За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг хүргье. За намайг Нандусруу охтой Батэрдэнэ гэдэг. За миний би Баянзүрх Шинийдэр сумын Баянзүрхөгийн одоо засаг даргаар 25 оноос эхлээд ингээ ажиллаж байна. За 2025 оны жилийн эцсийн мал тоглолгоор одоо манай Баянзүрхөг маань 54430 толгой мал тоолсон байгаа. За Баянзүрхөг одоо 219 өрхийн 752 хүн амтай. За үүнээс 209 малчин өрх байгаа. За тэгээ энэ жил 26 он гарсаар одоо манай багийн хувьд улсын аварга малчин шинээр нэг хүн төрсөн байна. Аймгийн хошоо аварга малчин мөн нэг хүн төрсөн байна. Аймгийн аварга малчин 4 өрх төрсөн байна. За аймгийн аварга сайлчин нэг хүн төрсөн байна. За мөн сумын аварга малчин одоо 3 хүн төрсөн байна. Сумын аварга сайлчин 2 тус төрж гарan одоо 26 онд бол манай малчт маань төр засагтаа амжилт ажил хөдөлмөрөө сайхан үнэлүүлсэн ийм сайхан жил болж байна. За тэгээд энэ жилийн тухайд бол одоо манай нутагт үнэтэй сайхан үйл болж одоо уран сайхан хавартай золгож байна. Мал идэ тарга хүч, тарга твэрэг сайтай одоо сайхан байна. Үс тоос илбэгтэй ийм сайхан үйл болж өнгөрлөө. За тэгээд энэ одоо яг энэ бууцсан дээр одоо манай авгах Эрдэнэ чулуу ах Үлзэн өгшөөр маань аймгийн аврах малчин их эрхэм үндтэй цолыг хүртсэн байна өнөөдөр. Тэгээд энэ ах их чөөрдөө цааших ажил хөдөлмөрт амжилт хүсээд улсын аврах малчин болохын үлзийтэй сайхан өрөөлийг өөд өргөн дэвшүүлье. За мөн 1974 онд одоо яг энэ бууцсан дээр манай дээдсүүд улсын аврах малчин болж байсан. Энэ ийм сайхан байна. За тэгээд нийт Шинийдэрчүүдээ мөн Баянзүрх багийнхаа ард түмэнд гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, илгээрээ их амгалан, төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинэлхийн үлзийтэй өрөөлийг өөд өргөн дэвшүүлж байна. Бүтээлч Хөвсгөл шүд